За сайн байцгаана уу үрдэнгийн гээчүүдээ. Та бүхэндээ 30 жилийн ойн баярын мэнд хүргэе. Төрсөн өдрийн баярын мэнд хүргье. Тэгээд миний итгэлийн амьдрал бол үрдэнгийн гээтэй зайлшгүй үнэхээр салшгүй холбоотой. Тэгээд би анх 1993 онд оюутан болоод Улаанбаатар хотод ирээд тэгээд үрдэнгийн гээ чуулганд анх ирж байлаа. Тэгээд энд төрж өсөж хүмүүжиж тэгээд энэ газраас эзэн намайг үнэхээр өнөөдрийн Уяа гэдэг хүнийг ингээ бий болгосон байна. Тэгээд үнэхээр баяртай байна. Сэтгэл маань маш хөдөлж байна. Тэгээд үеийн үрдэнгийн гээчүүдтэй, найз нартаа, дүү нартаа, тэгээд пасторудаа одоо бүгдэнд нь дахин баярын мэнд хүргье. Тэгээд маш гоё хөгжилтэй, дурсамжтай маш сайхан цагуудыг бид энэ газар өнгөрөөсөн. Тэгээд ярих юм бол маш олон зүйл байгаа учраас бас жоохон ингээд гинтийн санал хөдөөж авсан учраас жоохон бас юу ярих вүлээ гэж толгомж. Яг одоо санаж байгаа зүйл гэвэл ер нь өөрөө миний итгэлийн хувьд амьдралын хувьд би анх 1993 онд ирчээд чуулгандаа явж агаад тэгээд юунд яасан байгаа Магтаалын багт анх үйлчилж эхэлжсэн. Тэгээд бид нар хөгжмийн багшийн сургуулийн оюутнууд гэж ер нь аюу бөөнөөр ирээл суудаг, оролцдог. Тэгээд бүгдээрээ хамт Мартин дууны гөрөвт дуулдаг тийм оюутнууд байлаа, жоохон октод байлаа. Тэгээд дараа нь хан уулын хүүхдийн цуглаан гэж манай үрдэнгийн маань одоо соёлын төвийн хан уулах гэсэн юм хүүхдийн цуглаантай байсан. Тэгээд би хан уулын хүүхдийн цуглаанд хүүхдийн багшаар үйлчлдэг байлаа. За тэгээд одоо ер нь орон нутгуудаар бид нар маш сайн мэдээгээр явдаг байсан маань хизээч ерөөсөө мартагддаггүй. Тэгээд тэр одоо сайн мэдээгээр явж ирсэн тэр үр жимс маань өнөөдрөө бас би үндэснүүдэд хүрэх тэр бэлтгэл байсан байна гэж би боддог. Тэгээд маш их талархдаг. Тэгээд бид нар өвлийн амралт, зуны амралт болохоор нөгөө орон нутгууд руу явдаг. Тэгээд маш хөгжилтэй одоо эргээ санахад тэр үед бол одоо юм гоё битүү автобус гэж явдаггүй. Бид нар нөгөө 53 машин, 30 машин дээр суугаад одоо дугуйны одоо тийм бөөрийнхи дугуйн дотор бүгдээрээ хөлнүүдээ хийгээл одоо тэгтийгээр хучаал юм уу. Тэгэл маш хүүтэн өвлж гисэн тэгээд явдаг. Очоод сайн мэдээ тараадаг. Тэгээд эндээ маш их дуртай. 100 бас ингэж явах дуртай, багаараа явах дуртай. Ийм одоо гал халуун залуус байлаа. Ийм гайхамшигтай ийм сайн мэдээний гэр бүл дотор өссөн. Тэгээд үнэхээр бурханд би мөнийхөө талаар талархдаг. Тэгээд үеийн үрдэнгийн гээчүүдтэй та нартаа дахин баярын мэнд хүргье. Үнэхээр бүгдээрээ яг энэ гэр бүлд төрсөн, энэ гэр бүлээс гарсан, өссөн бид нар хамтдаа сайн мэдээний өрийг бариад үнэхээр дэлхийн хязгаар хүртэл явцгаая гэж үнэхээр уриалж байна. Яагаад гэвэл сайн мэдээ болоод үнэхээр гайхамшигтай баяр хөөргийг хүнд өгдөг тийм зүйл. Тийм учраас бүгдээрээ хамтдаа хаанчлын төлөө явцгаая. Бүгдээрэнд нь хайртай шүү.